За баярлалаа. Стимбрэл гişүн асуулт асууя. За баярлалаа. Миний нэмэлтийг нэг ус өгч ирээ. За миний өмнө хоёр санал дүгнэлт байна. Нэг нь Монгол Ардын намын бүлгийн дүгнэлт, нөгөөх нь Арчилсан намын санал дүгнэлт. Энэ хоёр байна л да. Энэ хоёр хоёулаа 100% үнэн биш. Гэхдээ хоёуланд нь авах юм байгаа. Тэгэхээр цаашдаа 14 оны мөнгөний бодлогот энэ хоёр намын бүлгийн санал дүгнэлтийг максимум хэмжээгээр авах талаар Монгол банк утсан дээр баха асуултын хэлбэрт оруулах бодох уу гэсэн нэгдүгээр асуулт. Хоёр дөнгөж сая яг энэ дээр нэмээд баяр цогтын хэлсэн тэр зүйл би өөрөө одоо эдийн засгийн байнгын орны ажлын хэсгийг ахалж 14 оны мөнгөний бодлогот юу хийж юу нэмж оруулах нь та бидний асуудал. Тийм учраас баяр цагт гишүүн саяныхаа саналыг одоо бичгийн хэлбэрээр өгчүүл их сайн байна. За ийм нэг асуулт асуух гэсэн. Би өчигдөр төсвийн бодлогыг хэлцэж яхад асуусан л да. Энэ валютын ханшны эд энэ уналтын үед Монгол улсын хуулиар ажиллаж явах ёстой санхүүгийн доктортой байдлын зөвлөл хуралдах ёстой байсан. Яа учраас Монгол банкны ерөнхийлөгч ийм асуулт байна. Хэдэн удаа хизээд протокол хөтлөөд санхүүгийн доктортой байдлын зөвлөл хуралдсан бэ гэдгийг надад хэлээд өгнө үү? Надаар дамжуулаад бас энэ улсын хурлын гишүүдэд яагаад гэвэл хоёр өөр хариулт гарч ирэх гээд. Энийг үнэн болгомоор байна. Хоёрдугаарт 12 оны 11 сард мөн 13 онд удаа дараалан бас захиа занаагаар эдийн засгийн байнгын орооноос санхүүгийн доктортой байдлын зөвлөлийг улирал болгон хагас жил гэдэг юм уу ийм хуваартайгаар ажилуулах энийг эдийн засгийн байнгын ороонд мэдээлжээ гэж хэлсэн. Тэр биелээгүй гэдгийг мэдж байна. Яагаад биелээгүй гэдгийг л шалтгааныг тодруулахыг хүсэж байна. Хоёрдугаар асуулт. Гуравдугаар асуулт нь энэ жилийн мөнгөний бодлогын 14 оны мөнгөний бодлогот хоёр шин томьёол орж ирсэн байна. Би бусдыг хэлэхээ байл. Нэг нь зээлийн тасалдал буюу credit crunch гэдэг. Энэ бодлого энэ томьёол орж ирсэн. Тэгээ энэ өмнөх жилүүдэд энэ томьёол мөнгөний бодлогод тусгагдчихсэн үү? Бас хэрэгжиж байсан уу гэсэн. Гуравдугаар асуулт. Сүүлчийн асуулт нь одоо би 14 хоног Төв банкн дээр энэ өмнө сууж байгаа бүх хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж мөнгөний бодлогын технологи яаж ийдгийг юу хийгээд бидэнд оруулж ирдгийг би сайн судалсан. Тэгээ би нэг зөвхөн олон саналуудын дунд нэг саналыг хэлсэн. Мөнгөнийхөө бодлогын зөвлөлөө Монголын банкуудын холбоо болон санхүүгийн зах зээлийн холбоогоор өргөтгсөн дээрээ гэж хэлсэн. Энэ хэрэгжиж эхэлж гин үү гэсэн ийм төгсгөлийн асуулт байна. Баярлалаа. За баярлалаа. Хариултаа сонсъё. Ажлын хэсгийн микрофон. За баярлалаа. Хамгийн сүүлчээс нэгтлэн хамгийн хэлбэрхэн асуулт ногсог байна. Мөнгөний бодлогын зөвлөлийн шинэ хоёр гишүүнэ өчигдөрхөн тушаалаараа томилсон. Энэ манай вебсайтн дээр тавигдсан байгаа. Өмнө бид нар гишүүдтэйгээ шинээр мөнгөний бодлогын зөвлөлтөд орохоор санал болгож байгаа гишүүдтэйгээ уулзаж ярилцаад эднээс өөрсдөө санал хүсэлтийг авсан. Энэ хоёр гишүүн маань Монголын эдийн засгийн талаар, Монголын банк санхүүгийн талаар бол нэлээд гүнзгий мэдлэгтэй. Энэ талаар энэ зах зээл дээр олон жил ажилласан туршлагатай хүмүүс. Тэгээ эдгээр маань мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр оновчтой байх. За энэ бидний гол зориод байгаа Монголын эдийн засгийн урт хугацаанд эргээр нөлөөлдөг тийм мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд бидний нийт ажилд бол их тустай болно гэдэгт бол би бол хувьдаа эргэлзэхгүй байгаа учраас энэ хоёр хүнд энэ ажлыг санал болгосон юм аа. За өмнөх асуултанд доктортой байдлын зөвлөлийн 13 онд 2 удаа 2-9 саруудад хуралдсан байгаа. Зүгээр давтамжийн нэмэх болцоо байсныг бол магадгүй байсан баг. Яг энэ ханшийн хөдөлгөөний явцад бол бид нар 8 дугаар сард яг энэ доктортой байдлын зөвлөл гэдэг хэлбэрээр бид нар хуралдаагүй. Зүгээр засгийн газар, Монгол банк,
үндэсний аюулгүй байдлын зөвлөлт дээр энэ асуудлаар бид нэлээд дэлгэрэнгүй ярилцсан. Энэ ханш за энэ валютын эгөөсөр түрүүн баяр цогт гишүүний ярьсан тэр хуралдаан дээр бол энэ тухай бол бид дэлгэрэнгүй танилцуулга бэлдэж хэлэлцүүлсэн юм аа. За кредит кранч гэдэг томьёолыг бид нар ер нь урд нь хэрэгжилж байгаагүй дээ. Мөнгөний бодлогынхаа энэ баримт бичиг дотор. За энэ юуны хоёр бүлгээс өгсөн дүгнэлтийг бол бид нар мэдээж анхааралтай сонссон, тэмдэглэж явж байна. За эндээс энэ мөнгөний бодлогыг одоо их хурл дээр энэ хэлцэх, байнгын ороонууд, бүлгүүд дээр, ажлын хэсгүүд дээр хэлцэх явцад бол энэ дээр гарсан бүтээл саналуудыг бол бид нар оруулж хамтарч ажиллахад бол бэлэн байна бүлгээд. Тэмдэглэл гишүүн тодруулах 1 минут. За би бүр тодруулаад асууч. Валютын макро эдийн засгийн суур нөхцөлтэй нийцүүлэн валютын ханш уян хатан тогтно гэдэг одоо өгүүлбэр бол одоо бараг цээжлэгдсэн. Тэгэхээр макро эдийн засгийн суур нөхцөл гэдэгт та бүхэн яг юуг ойлгодгийг 13 онд энэ суур нөхцөл яаж нийцээд 1700 өрчүү гэдгийг нэг товчхон тайлбарлаад байна. Тэрийг бид нар нөгөө бор номныхоо 31 дугаар хариулт авъя. дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. А мэдээж уян хатан гэдэг доор бид урд нь ч гэсэн энэ тухаас нэлээд хэлцэж ярьдаг байсан. Энэ хуулийн нэр томьёолоо ч гэсэн бид нар нэг хэрэг эргэж харддаг ч юм уу тайлбараа олон нийтээр зах зээл дээр ч гэсэн зөв өгөх юм бол ер нь бол энэ маань өөрөө цэвэр флотинг бол явж бол биш. Гэтэл макро эдийн засгийн нөхцөл байдал маань бидний хүснээр хүсээгүйгээр олон төрлөөр олон урсгал руугаа бол энэ маань хэлбэлцдэг. Тэгэхээр энэ макро эдийн засгийн нөхцөл байдлаа дагсан тэр уян хатан ханш өөрөө уян хатан байх тэр чиглэл рүү Монгол банк энэ дээр нь одоо тэр огцом хөдөлгөөний саармжуулах гэхээс өөр өнцгөөс бол бид нар энэ валютын ханшийнхаа хөдөлгөөнийг бол удирдахыг бол зорилго болгодгүй. Харин энэ явц маань өөрөө эдийн засгта макро эдийн засгийн тогтвортой байдалд нь нөлөөлөхөөр ч юм уу нөлөөлөхгүй гэсэн тэр өнцгөөс нь бол биднэрт нь илүү хандхаасаа илүү макро эдийн засгийн яг нөхцөл байдалтайгаа энэ маань өөрөө уялдж гэнэ үгүй гэдгийг л бид нар гол нь харж явдаг. Сая энэ төлбөрийн тэнцлийн алдагдлууд, за гадаад худалдааны алдагдал, энэ гадаадын хөрөнгө оруулалтын дээр бий болсон огцом агшилт, за манай энэ худалдааны нөхцөлийн сулрлууд, за ер нь энэ манай экспортын мараа бүтээгдэхүүн үн, за хэмжээний хувьд ч гэсэн суларсан байдал нь, за ер нь 12 оны бидний урдч бас нэлээд их ярьдаг байсан төсвийн алдагдал, төсвийн алдагдлыг нэмэхийн төлбөрийн тэнцлийн худалдааны тэнцлийн алдагдал буюу давхар алдагдлын энэ макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд маань үнэндээ 20 сар бол нэлээд сөрөг үр дагавартай явлаа. Энэний үр дүнд бол үнэхээр валютын ханш маань энэ уян хатан тогтох, за энийх нь огцом хөдөлгөөн дээр нь Монгол банк оролцох өөрийнхөө хэмжээгээ бол энэ макро эдийн засгийн саяын энэ үндсэн гол үзүүлэлтүүдтэйгээ харьцуулж бид нар ханшийнхаа бодлогоо хэрэгжүүлж ирлээ. За баярлалаа. За ингээд Дэмбэрэл гишүүн. Би хэлцэх хэсгийг дэмжиж байгаамаа. За дэмжиж. Хэлцэх хэсгийг дэмжиж байгаа ч гэсэн хэлцүүлэх гээд орж ирсэн материалыг өшөө сайжруулах шаардлагатай буюу хагас дэмжиж байгаамаа. Одоо 50%-аар дэмжиж гэнэ гэсэн үг. За эдийн засгийн байнгын орооны ажлын хэсгийн ахлагчийн хувьд бол ерөнхийдөө одоо яг оруулж ирсэн энэ материалыг бол нэлээд өөрчилнө. Яагаад гэвэл сая одоо гişүүд ярьж байна. Үн докторжуулах, за нэрээсээ ахуулаад доторх механизмаа бас их зөв бодохгүй бол дараа жил таанс ингээл байцаалгаас сууна. Тийм учраас баг байцаалгахын тулд энийг чинь сайжруулж өгнө. Нэгдүгürt. Хоёрдугаар би яагаад тэр макро эдийн засгийн одоо суур нөхцөлд нийцүүлэн энэ төр гэж нэг цээжилсэн гэж хэлээд ш. Энэ чинь болохгүй байна. Бодит амьдралынхаа бодлого хийж байгаа хүмүүсүүд бодит амьдралынхаа бас нөхцөлийг эконометриксийн assumption-уудтай зэрэгцүүлж хардаг илүү баяжуулах тийм санаа. Тийм учраас танад мөнгөний бодлогын зөвлөлт чинь хоёр хүн оруулж өгж байгаа нь
хүрээг нь өргөжүүлж яхаа ч гэсэн бие даасан байдлыг хууль эрх зүйн хувьд хангаж чадахгүй. Тийм учраас хоёрдугаар заалт нь мөнгөний бодлогын чинь зөвлөлийг жинхэнэ бие даасан хараа тус байдалтай болгох ийм зүйлийг оруулж ирнэ. Гуравдугаарх нь санхүүгийн доктортой байдлын зөвлөл гэж би байн яриад байгаа. Энэ зөвлөлийнхээ ач холбогдлыг Монгол улс өөрөө сайн ойлгохгүй байна. Тэмбэрлэл гэдэг хүн ганцаараа ойлгочоод ингээд суугаад байгаа юм биш ээ. Эн чинь Монгол улсын санхүүгийн доктортой байдлын зөвлөлд коллегиальны буюу хамт энэ төрийн байгууллагуудын хамтын шийдвэр гаргах хамтын бодлого маш чухал ач холбогдолтой гэдгийг л хуульчилсан. Энийгээ дэлгэрүүлэх хэрэгтэй ийм зүйл бас орж ирнэ. Гуравдугаарх нь. Дөрөвдүгээрх нь хамгийн чухал нь одоо хүмүүс яриад байгаа. Засгийн газрын мөрөө хөтөлбөрт зээлийн хөгнийг оронтой тоонд оруулна гэд ард түмнийхээ өмнө амлалт авцсан. Ардын нам амлалт авцсан. Бүх намууд авцсан. Тэгвэл яаж хийдгийг нэ чинь? Мөнгөнийхөө бодлогоор дамжуулж хийнэ. Тэрнийг яаж хийх юм гэвэл зөвхөн инфляцийг онилохоо болно. Инфляцийг онилох юмд шинэ дэвшил зүйл гарсан. Нийлүүлэлтийн талын хүчин зүйлүүдийг илүү харж тодорхой хөтөлбөр энэ орлохоос гадна бүхэлдээ Монголын эдийн засгийг, хувийн хвшлийг, бизнесийн секторыг бүрдүүлж байдаг жижиг дунд бизнес тэр байтгано бичил бизнесийг хандах тэдний идэвхжлийг өрнүүлэх мөнгөний бодлогын арга хэрэгсэл, мөнгөний бодлогын зорилтыг тийшээ онилох чиглүүлээр хосолсон ийм зүйл орж ирнэ. Энийг ажлын хэсгийн ахлагчийн хувьд би хэлээд байна. Энэ бол миний санал биш. Нэг олон нийтийн гэдгийн судалгааны үндсэн дээр гарч ирээд байгаа санал. За дээр нь бид өнөөдөр мөнгөний бодлого, төсвийн бодлогыг ярьж байгаа ч гэсэн их уралч гэсэн анхаарах хэрэгтэй. Өнөөдөр даргын зөвлөл дээр ихэд дараагийн 7 хоногийн хуваарьд энэ мөнгөний бодлого, төсвийн бодлогын хоорондын уялдааг хангах ажлын хэсэгч байхгүй, хамтарсан хуралдаанч байхгүй. Тэгсэн мөртлөө жил болгон биднес уялдааг нь хангая гэж хэлээд байдаг. Өөрснөө л хангаач гэдэг. Тэрний яаж хангах гэвэл хамтарсан хуралдаанууд гэсэн. Тусгай ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Ардын намын бүлгийн юунд бол тэр ажлын хэсэг гаргая гэсэн. Энэ чинь угаасаа төсвийн бодлого, мөнгөний бодлогыг хооронд нь уялдуулах ажлын хэсэг гарч иж эхлээд ямар параметрууд тавьсан. Ижилхэн параметрууд авсан юм уу, юм уу? Анхдагч мэдээлэл хаана тавьсан? Мэдээллийн трансмитри үүснэ үгүй юу? Энэ бүхнийг энээс суур нөхцлүүдээс яриад цаашаа за мөчлөг сөрөх юм уу? Дагах юм уу? гэдэг энэ онлынхоо бодлогын юмнуудыг ярьж хагаад за 14 онд мөнгөний болон төсвийн бодлого ингэж уялдаатай явах нь ийм хурлаар ингэж баталгаажлаа. Гишүүдээс ийм санал гарлаа гэсэн. Ийм зүйл байж биднүүсийн энэ бодлого хийдэг чанар маань сайжирна. Энэ бол дутагдж байгаа. Тийм учраас энийг бол зөвхөн Монгол банкнд би хэлж байгаа юм биш. Зөвхөн сангийн яамд хэлж байгаа юм биш. Эдийн засгийн хөгжлийн яамд бас хэлж байгаа юм биш. Улсын их хурлын эдийн засгийн байнгын ороо, төсвийн байнгын хороонд хэлж байгаа. Энэ чиглэлээр биднээс ажлаа уялдуулахгүй улсын их хурлд ажлаа тайлагнадаг энэ байгууллагуудын ажлын уялдааг биднээс өглөөж явган шиг байн хэлээд үн хүндээ унгаадах ямар шаардлага байхгүй. Энийг өөрснөө л хийх ёстой. Энийг л одоо бас онцгой анхаармаар байна. Баярлалаа. За баярлалаа.